Сайд хандан доктортой хөгжлийн зорилт 2030 урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн явц цааш давах арга хэмжээний талаар тавьсан асуулгын хариуг чуулганы нэгдсэн уралдаан дээр сонсноо. За асуулгад сангийн сайд Чимдээ Хүрлбаатар хариулна. Хүрлбаатар сайдыг эндэрт дурж байна. Ажлын хэсгийн гишүүдийг оруулаарай. За Улсын хурлын дарга, улсын хурлын эрхэм гишүүдээ та бүхний энэ өдрийн амар амгалан айлтгая. Монгол Улсын хурлын 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 19-р тогтоолоор Монгол Улсын доктортой хөгжлийн үзэл баримтлал 2030-ыг баталж 2030 онд Монгол Улс нэг хүнд оногдох орлогоороо дунд орлоготой орнуудын тэргүүлэх хэгнээнд хүрсэн. Доктортой өсөж байгаа эдийн засгийн олон салбартаа нийгмийн хүрээнд дундаж олон чинээлэг дундаж давхрах давам гайсан, экологийн тэнцвэртэй байдлыг хадгалсан, доктортой ардчилсан засаглалтай улс болох зорилтыг тавьсан. Монгол Улсын доктортой хөгжлийн үзэл баримтлал 2030 нь эдийн засгийн доктортой хөгжил, нийгмийн доктортой хөгжил, байгаль орчны доктортой хөгжил, доктортой хөгжлийн засаглал гэсэн 4 бүлгийн 44 зорилтоос бүрдэж 1-р үе шат 2016-аас 2020 он, 2-р үе шат 2021-ээс 2025, 3-р үе шат 2026-аас 2030-д хүрэх зорилтод төвшинг шалгуур үзүүлэлтүүдийг тодорхойлсон Монгол Улсын урт хугацааны бодлогын баримт бичиглээ. Хөгжлийн бодлого төлөлтийн тухай хуулийн 7-р зүйлийн 7-гийн 6 дахь хэсэг Улсын хурлын 2016 оны 19 дугаар тогтоолын 2-4 дахь заалтын дагуу Монгол Улсын доктортой хөгжлийн үзэл баримтлал 2030 энэ 2016-аас 2017 оны жилийн эцэс болон 2018 оны эхний хагас жилийн хэрэгжилтийн тайланг бэлтгэлээ. Эдийн засгийн доктортой хөгжлийн хүрээнд эдийн засгийн өсөлтийг дэмжих бодлогын зорилтуудыг хэрэгжүүлж, олон улсын банк санхүүгийн байгууллагатай идэвхтэй хамтран ажиллаж, хөрөнгө оруулагчдыг бүх талаар дэмжиж, санхүү болон татврын оновчтой бодлогоор тэтгэх зэрэг ажлуудыг хийсний үр дүнд эдийн засаг сэргэж байна. Гадаад өрийн дарамт буурч, гадаад валютын нөөц нэмэгдэж, улсын төсвийн тэнцэл ашигтай гарч ирсэн. 2017 онд 5.1% хүрсэн эдийн засгийн өсөлт нэмэгдэж 2018 онд 4 жилийн хугацаанд хамгийн өндөр буюу 6.9% өслөө. Мөн 2019 оны эхний улирлын байдлаар эдийн засгийн өсөлт 8.6%-д хүрээд байна. Төсвийн сахилгаатыг сайжруулж нэгдсэн төсвийн алдагдлыг бууруулан засгийн газрын бонд гаргаж арилжааны банкудаас хөрөнгө татдаг байсныг зогсоосноор хувийн хэвшилд олгох зээл, хөрөнгө оруулалт нэмэгдэж, зээлийн хөв буурч, бизнесийн даатуу орчин бүрдэж байна. Макро эдийн засгийн доктортой орчин бүрдэж байгаагийн үр дүнд эдийн засгийн өсөлт нэмэгдэж, бизнес эрхлэгчдийн орлого өсөж, ашигт ажиллагаа сайжирснаар ажил эрхлэлт нэмэгдэж, өрхийн орлого 15%-аар өсжээ. Эдийн засгийн өсөлтийг дэмжих салбаруудын бодлогыг хэрэгжүүлэх чиглэлээр мал аж ахуйн салбарын хөгжлийг эрчимтэй хөгжүүлж, бэлчээрийн менежментийг сайжруулах, хүн амыг
эрүүл, аюулгүй үндэсний бүтээгдэхүүнээр хангаж, жижиг дунд үйлдвэрлэлийг бодлогоор дэмжиж, геолог, уул уурхай, хүн үйлдвэрийн салбарыг хөгжүүлж, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээнүүдийг авч байна. Нийгмийн доктортой хөгжлийн хүрээнд хүн амын хөгжид, нийгмийн хамгаалал болон хөдөлмөр эрхлэлтийг дэмжих залуучууд, ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хуваарай хөдөлмөр эрхлэгч, хөдөлмөр нөхөрлөл хоршоо байгуулах, иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрүүд хэрэгжиж байна. Мөн эрүүл мэндийн даатгалын тогтолцоог шинчилж, төр хувийн хвшлийн түншлийг өргөжүүлэн, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, урдчлан сэргийлэх, эрсд дэлгэрүүлэх хариу арга хэмжээг чанартай хүртээмжтэй зохион байгуулах, хандлалт эрт илрүүлгийн тогтолцоог бэхжүүлэх хүрээнд зарим ажлуудыг хийгээд байна. Түүнчлэн боловсролын үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлж, ая тухтай сурч боловсрох орчныг бүрдүүлэх, бодлого хэрэгжүүлж, хүүхэд бүр цэцэрлэг хөтөлбөрт хэрэгжүүлэн, 3 ээлжээр хичээллэж буй сургуулиудын хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэж, судалгаанд суурилсан их сургуулиудыг хөгжүүлж, дээд боловсролын сургалтын байгууллагын багшийн хөгжлийг дэмжин, шинжлэх ухааны технологийн салбарын судалгаа, боловсролтын ажлын эдийн засаг, нийгмийн үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой ажлуудыг мөн хийж эхлэв байна. Байгаль орчин доктортой хөгжлийн хүрээнд ногоон хөгжлийн шалгуур үзүүлэлт боловсруулах, засгийн газрын худалдан авалтыг ногоон болгоход чиглэсэн доктортой худалдан авалтын эрх зүй, зах зээлийн судалгааг хийж, үе шаттайгаар нэвтрүүлэх, ногоон эдийн засагт мэдлэг олгох, байгаль хамгаалал, цэвэр технологийн стандарт, норм нормативыг олон улсын жижигт нийцүүлж шинжлэх ажлуудыг хийж байна. Мөн баталгаа дундны усаар хангагдсан хүн амын тоог нэмэгдүүлж, байгаль орчин, хүний эрүүл мэндийн шаардлагад нийцсэн барилгын үйлдвэрлэлийг дэмжин, агаар орчны бохирдлыг бууруулах, экосистемийн тэнцвэрт байдлыг хангах, доктортой хөгжлийн боловсролыг нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Доктортой хөгжлийн засаглалын хүрээнд засаглал эрх зүйн шинжилгээг эхлүүлж, Монгол Улсын төрийн албаны тухай хуулийг шинжилэн боловсруулан батлуулж, төрийн байгууллагуудын үйлчилгээг иргэдэд хүнд сурталгүй, ил тод, шудраг, хүртээмжтэй болгох, авилга, ашиг сонирхлын зөрчилдөд тэмцэх, хүний эрх зүйт ёсны зарчимд нийцүүлэх механизмыг бий болгоход чиглэсэн багц хуулийн төслүүдийг батлуулан хэрэгжүүлж байна. Эрхэм гишүүдээ, Монгол Улсын доктортой хөгжлийн үзэл баримтлал 2030-ийн 2016-аас 2017 оны жилийн эцэс болон 2018 оны эхний хагас жилийн хэрэгжилтийн тайланг та бүхэнд танилцуулж байна.